За Монгол бас байгаа. Монголчууд бид нар юугаараа бас алдартай юм бэ гэх юм бол дандаа шавраад. Дандаа ус төрчдөг хамгийн гол нутгийн индиан тий. Тэгээ Монголд ямар уурхайг үдсэн бэ гэх юм бол заяа. Ухаан удаг. Тэгээд оюу толгоо. За тэгээ дунджаар манай Монголд 11 жилийн дотор ийм уурхай ашиглалт нь ордог юм байна. 7 жил хайгуулга 1.5 жил эхлээд Украин Оросыг алгах гэж үзсэн. Дараа нь бидний хөрөнгө оолтын багцыг алгацсан. Сүүлийн 2-3 сарын хугацаанд Дональд Трамп ганцхан юу гэдэг байгаа юм бэ? Хэм бол энэ худалдаа, татвар, тарифаараа бусад орон түншүүдэд бүгдийг алгадж байгаа. Хамгийн түрүүнд Канада, Мексик, Европ, Вьетнам, Солонгос, Их Британи, Бразил бүгдийг нь алгадаад ерөөдөө бараг дэлхийн 110 оронд тий тариф оногдуулсан. Монголд энэ жигсаалт дотор орсон байгаа. За хэн булт хийгээд өгсөн бэ гэх юм бол маш хурдан Вьетнамчууд, Европын холбоо, Израиль, Мексик, Таиланд, Канада, Солонгос, Япон, Австрали бүгд юу гэж хэлсэн бэ гэх юм бол уучлаарай. Энэ шудраг бус татваруудаа шинээр ярилцъя. За ямар улс дутж байгаа юм бэ гэх юм бол ямар улс дутж байна? Хятад дутж байна. Жишээлбэл өнгөрсөн орой Беньямин Нетаньяху бараг одоо 3 удаа айлж гин үү те яасан удаа очдөг юм. Тэ Дональд Трамптай уулзаал бид нэр энэ янз бүрийн тариф татварыг болио. Жишээлбэл Израильчууд Америкийн автомашин дээр хэдэн хувийн гайллын татвар авдаг байсан бэ гэх юм бол 83%. Амжилт байгаа зү. За тэгэхээр өөрийнхөө Америкийн хамгийн том, хамгийн сайн түнш гэж ярьж байгаа. За түрүүн хэлсэн хин дутж байгаа юм бэ гэх юм бол Хятадууд дутж байна. Хятадууд дээр Дональд Трамп түр эхлээд 10% тариф, дараа нь дахиад 15% тариф, нийтдээ ойролцоогны 20% болгосныхаа дараа 4 сарын 2-нд Хятад улс дээр дахиад 34% татвар тавьчаад за тэгээд Хятадууд ямар хариу барьсан бэ гэх юм бол бид нэр энийг дуустал нь тэ тултнаа. Хятадууд юу хийсэн бэ гэх юм бол тэд нар өөрийнхөө тэ Америкаас авж байгаа бараан дээрээ дахиад 34% хариу тариф барьсан. Америкчууд таана 34% бол бид нар ч гэсэн 34%. За нэмээд жишээлбэл Хятадууд бас Америкаас кино, entertainment, content дээр бас хориг тавьсан байгаа. За тэгээ Хятадууд 34% хариу тарифыг тий тавьсан чинь Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол төвчээрээ алдаад тэгээ Дональд Трамп өчигдөр өглөө юу хийсэн бэ гэх юм бол за би 20% татвар тавьсан. Дараа нь 34% татвар тавьсан ойролцоо 50% болж байгаа шүү дээ. За тэгээ Хятадууд өөрийнхөө 34% тариф тавьсан чинь Дональд Трамп юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Хятадын бараан дээрээ би дахиад 3 дахиад 50% татвар тавина. За тэг юу болж байна гэх юм бол Хятадаас тий Америк руу явж байгаа барааны өртөг 104% одоо тариф болж байгаа гэсэн үг. Өмнө Nike-гийн пүүзийг тэндээс 15-20 доллараар авдаг байсан бол одоо 2 дахин үнэтэй болсон. Цамц, джинс гэх мэт цахилгаан бараа, компьютер чип бүх юм дээр удахгүй за бараг маргаашнаас 104% татвар болж байгаа. Тэгээд Хятад энэ дээр тайван суугаагүй. Ямар хариу барьсан бэ гэвэл энд бичсэн байгаа. Authorities in Beijing announced several other measures including immediately restricting the exports of 7 types of rare earths. Газрын 7 хавар элементийг Америк руу экспортлого болж байгаа. За миний контент дээр би өмнө хэлжсэн эхлээд 2-ыг хоригдсан дараа нь нэмээд 3-ыг яасан antimony гэх мэт шин gallium, germanium bla 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 одоо тэр жигсаалт бүр нэмэгдээд ямар төрлийн хавар элементийг хоригдсан бэ гэх юм бол samarium, gadolinium, terbium, dysprosium, lutetium, scandium, yttrium. За samarium юунд ашигладаг юм бэ гэх юм бол соронц, цумын станц, тэ лазер, өндөр түвшний технологи, gadolinium, тэ MRI одоо зураг авахлахта, neutron capture and nuclear reactors одоо дахиад атомын цахилгаан станц, high temperature magnets хаана ашигладаг юм бэ гэх юм бол цахилгаан машин дотор. За terbium, green phosphorus in displays одоо LCD таад одоо үзэж байгаа дэлгэцэн дотор, solid state devices одоо таад компьютер дотор байгаа hard drive гэсэн үг. Тэгээ fuel cells одоо цахилгаан машин fuel cell гэсэн үг. За dysprosium, high performance magnets especially for electric vehicles and wind turbines. Салхин цахилгаан станц дотор ашигладаг нэмээд тийм Tesla машин гэх мэт шүү. Nuclear дахиад атомын цахилгаан станц.
За lutetium catalyst in refining одоо баяжуулах процесс нэ маш хэрэгтэй. Хорт авдрын имчилгээ тэгээ PET scan detectors. За scandium aerospace alloys podium. Тэгээ solid oxide fuel cells нэг хамаагүй lighting одоо гэрэлтүүлгэн дээр хэрэгтэй. Yttrium супер чухал superconductors. Тэ MRI машин дээр тэгээд ерөөхдөө хамгийн дээд түвшингийн тэ цахилгаан дамжуулах технологи дээр LEDs одоо таадын гар утасны зэрэг дэлгэцнээр phosphorescent TV зурагтны зураг гаргадаг medical laser. Ерөөхдөө дандаа өндөр түвшний технологид ашиглагддаг. Америкт маш хэрэгтэй юмнуудаар одоо хориг тавьж байгаа. За асуудал нь яг юу вэ? Америкчууд зүгээр өөрөө хайгуулга хийгээд энийг олборлож чадах юм уу? Чадахгүй юм уу? Хятад одоо энийг өгөхөө болчих юм бол Америкчууд зүгээр газар ухаад өөрөө энийг баяжуулах юм уу? Тийм амархан биш ээ. Хизээ санхүү эрсдлэнд хүрэх юм бэ? Байрны урсгалтай болох юм бэ? Тэтгэвртэй бэлэн болох юм бэ? Маш олон хүмүүс ийм асуудалтай. За инх төвшин гэдэг залуу дөнгөж сая биднэр рүү хандаад яг адилхан юм асуусан. Инх төвшнгээс бидний юу авсан бэ гэх юм бол орлогыг авсан, зарлыгыг авсан, байгаа өрнгийн үрийн хэмжээг нь аваад тэгээд бид нар инх төвшөнд юу гаргаж өгсөн бэ гэх юм бол хөрөнгө олтын төлөвөө гаргаад өгсөн. За энэ документыг хоёлоо хамт харчээ. За инх төвшингийн орлого 7 сая гарна. Зарлага нь 4 сая. Сар болгон 3 сая 700 орчим төгрөгийг далт хийх боломжтой юм байна. За их төвшин хизээ санхүүгийн эрсдлөөнд хүрэх юм бэ гэх юм бол 3.6 жил орчим дотор хөрөнгө олт хийгээд 321 сая төгрөгтэй болох юм байна. За их төвшнгөөс нэмээд юу асуусан бэ гэх юм бол чи хизээ өөрийгөө баян гэж тооцох юм бэ? Их төвшөнд бол 846 сая төгрөгийн хөрөнгө олтын багц хэрэгтэй юм байна. Хизээ өөрөх юм бэ гэх юм бол 6.8 жилийн баг. За чиний тоо баримт өөр байж магадгүй. Гэхдээ бид нэр яг адилхан ийм төрлийн тайлан чамд гаргаж өгч болно. Юу ихтэй юм бэ гэх юм бол орлого, зарлага, хөрөнгө, үрийн хэмжээ. За, их төвшингийн тайлан өөрөө уншиж хармаар байгаа юм бол линк доор байгаа шүү. Өөрөө ийм тайлан гаргуулмаар байгаа юм бол дахиад нэг линк байгаа. Тайланы өртөг 50,000 төгрөг. Нэмээд бид нарт тань юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол мэрэгчлийн хөрөнгө олтын акцич чинь бас гаргаад өгнө. Яг гэх юм бол энэ үр дүндээ аль болох хурдан өндөр өгөөжтэй эрсдэл багтай хөрөнгө. За тайлан төлгөөтэй үр дүндээ хүрцгээе. Тэгээ бас контентээ өргөжлүүлнэ. За та миний амнаас S&P 500-ийг зөндөө сонсч ирсэн. Тэр S&P 500 компани юм бэ гэх юм бол санхүүгийн одоо зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг компани гэсэн үг. За тэд нар энэ Америкийн топ 500 компани юу юм бэ тэр багцыг гаргаад өгчих. За энэний хажуугаараа бас зөндөө янз бүрийн өөр судалгаа хийдэг. За бас компаниудын зээл эргэн төлөх чадвар матур кредит рейтинг хийгээд өгдөг. Бас уул уурхай аж үйлдвэрийн судалгаа хийдэг. За тэгээд эдгээр дөнгөж саяхан биш 2 жилийн өмнө ямар судалгаа хийсэн бэ гэх юм бол уул уурхай ашиглалтанд оруулахын тулд хэдэн жил зарцуулдаг юм бэ. За тэгээд эдний 20 жилийн судалгааны дагуу тэд нар юу олж авсан бэ гэх юм бол тэд нар ойролцоо нэг 127 уурхайг судалсан. За тэгээд ойролцоо 15.7 жилийн дотор нэг уул уурхайг ашиглалтанд оруулдаг. За хятад дөнгөсөө хориг тавьсан Америкчууд одоо өөрөө олборлоод эхлэх юм бол газрын хавар элементийг хизээнээс авч эхлэх юм бэ гэх юм бол 2025 он нэмхэн 16 гэдэг чинь хэд вэ? 2041 онд ерөөхдөө анхны ийм газрын хавар элементтэй зоолгон гэсэн үг. Эсвэл үнэн үүснэ. За тэгээ энэ уул уурхайн төсөл ягаад ийм уддаг юм бэ гэх юм бол номер 1 12 жил юунд зарцуулдаг юм бэ гэх юм бол хайгуулга эхлээд олох ёстой. Өрөм тайвна тэ сансраас зураг авах янз бүрийн судалгаа хийн. Тэгээ тэзөө боловсруулна, усыг хаанаас авах юм бэ? Тээвэр, эрчим хүч, хүний нууц гэх мэт шин. За 1.5 жил юунд зарцуулдаг юм бэ гэх юм бол барилгын шийдвэр гаргалт. Одоо тэзөө гэсэн үг 2.3 жил юу юм бэ гэх юм бол ерөөхдөө барилгын ажлуудаа эхлүүлнэ. Тэ гүний уурхай, ил уурхай, camp, дэд бүц, зам, цахилгаан станц энэ 2.3 жилийн дотор бүтдэг юм байна. За тэгээ нийтдээ ойролцоо 16 жил. За энэ нэг сонирхолтой жигсаалт хамгийн удаан хүнд сурталчилгаа улс юу юм бэ гэвэл Бразил авилга ихтэй гэсэн үг тий. За Филиппин, Индонез, Орос ойролцоо 18-аас 20 жилийн хугацаанд Америкчууд хаана явж байгаа юм бэ гэх юм бол нэлээд гайгүй доогоор явж байна тий. Гэхдээ сонирхолтой юм гэх юм бол Америк баг шинэ уурхай баг ашиглалтанд ордгоо учраас 3хан уурхай судалсан. Австрал хамгийн олон уурхай байна. Тэ 11 уурхай гэсэн үг. Америк 3хан уурхайг судлаад ойролцоо 13 жилийн хугацаа гарч ирсэн. За 3 гэдэг чинь айгүй цөөхөн. Тэ магадгүй дахиад 5 6 уурхайг оруулсан бол энэ 13 жилийн хугацаа гарахгүй. За Монгол бас байгаа. Монголчууд бид нар юугаараа бас алдартай юм бэ гэх юм бол дандаа шавар хаадаг.
Данаа улс төрчдөг хамгийн гол нь нутгийн Индиан тий. Тэгээ Монголд ямар уурхайг үзсэн бэ гэх юм бол заяа. Ухаан удаг тэгээд оюу толгоо. За тэгээд дунджаар манай Монголд 11 жилийн дотор ийм уурхай ашиглалт нь ордог юм байна. 7 жил хайгуулга, 1.5 жил тэзүү, за 2.5 жилийн хугацаанд байрлал. Гэхдээ оюу толгоо яг тий. За тэгээ хараад үзээ л та оюу толгой хэр утсан 2009 оноос гэрээг нь зурсан. Тэрний өмнө баахан хайгуулга явж исэн те. Хизээ олсон бэлээ 2003 онд анх олоод 2009 онд 6 жилийн дараа хамтрах ажил гэрээ зураад за 2009 онд гэрээгээ зурагдсны дараа гүний уурхай эзэн ашиглалтанд орсон байх юм бол өнгөрсөн жил ашиглалтанд орсон. Ингээ харах юм бол энэ тоо жоохон худлаа байж магадгүй те. Монголчууд бид нар тийм сайн бишээ. Тэ зөндөө гацсан, фейлдсэн орон нутгийн Индиан садаа болсон төслүүд байгаа. За Монгол Америкийн ялгаа нь юу вэ? Нэг сүртэй ялгаа байхгүй юм байна. За нэг фейлдсэн уул уурхай төсөл харсан чинь хайгаад үзсэн чинь Minneapolis муж одоо Minneapolis аймаг гэсэн. За тэнд тий New Range Copper Nickel Mine. За хайгуулга хийсэн, тэзүүгээ хийсэн бүх зөвшөөрлүүдээ улсын хэмжээнд за тэгээд тэр аймгийн хэмжээнд бүх юмнуудаа авсан. За тэгсэн чи юу болсон бэ гэх юм бол US Army Corps тэ Америкийн цэргийн одоо албаны нэг тэ хэсэг нь юу хийсэн бэ гэх юм бол хориг тавьсан. Цуцалсан зөвшөөрлийг. Яагаад вэ гэх юм бол уснаас болж. Хин садаа болсон бэ гэх юм бол одоо жинкнээс орон нутгийн Индиан. За хин бэ гэх юм бол tribal groups. Жинхэнэ индианчууд. За Америкт амьдарч байсан индианчууд тэндээ тодорхой хэсэг газартай. За тэд нар юу хэлж ийсэн бэ гэх юм бол энэ уулуурхай ашиглалтанд орох юм бол манай ус байхгүй болно. Манай ус бузарт нь бохирдно. Тэ. За тэгээд тэд нар юу хийсэн бэ гэх юм бол индианчууд хуралдаад өөрийнхөө байгаль орчныхаа журам, дүрм, хуйлнууд өөрчлөөд тэгээ энэ уулуурхайн төслийг фейлдүүлсэн. За юу гэсэн үг юм бэ? Хамгийн хүчтэй хууль юу юм бэ гэх юм бол Америк дотор federal law, улсын хууль. За дараа нь юу юм бэ гэх юм бол тий state law одоо аймаг мужи гэсэн үг. За тэрний доор юу юм бэ provincial тий сум баг гэсэн үг. За тэгээ энэ орон нутгийн индианчууд хаана хариалагдах ёстой вэ? Тий аймгийн түвшинд үү, сум багийн түвшинд үү, улсын түвшинд үү эсвэл улсын түвшингөөс дээгүүр. За эдгээр юу хийсэн бэ гэх юм бол тэд нутгийн индианчууд өөрийнхөө хуулиа өөрчлөөд тэр хууль маань улсын хэмжээний хуулийг давсан аймаг мужийнхаа хуулийг давсан сум баг одоо бүр ярих хэрэггүй. За тэгээ Америкт одоо сонирхолтой юм юу болж байгаа юм бэ гэх юм бол улсын хэмжээнд Дональд Трамп одоо шинэ олборлолтын лиценз өгөөд янз бүрийн юм хийж магадгүй. Гэхдээ ийм нутгийн индианчууд гараад ирэх юм бол. За ус. За агаар ярьж болно шүү дээ. Агаар, байгаль орчин, хөрс янз бүрийн юм яриад хүн болгон гарч ирээд улсын хууль хамаагүй, аймгийн хууль хамаагүй сум баг мартия. За тэгээ индианчууд юу их боломжтой юм бэ гэх юм бол янз бүрийн уулуурхайн төсөл садаа болох боломжтой юм байна. За бид нар монголчууд ингээ орон нутгийн индианчуудаас айдаг, тэд нар ингээ садаа болдог. Тэгээ дөнгөж сая тэр Arriva Монгол, Франц Монголын тэр ураны олборлол дээр баахан худлаа хүмүүс янз бүрийн мал, зээр буудаад баригдсан штэ. Тэ Монгол ялгаагүй Америкчууд бас тийм. Тэг магадгүй энэс болж Дональд Трамп энэ Гринландыг сонирхож байгаа гэж магадгүй тийм ээ. Яагаад вэ гэх юм бол Гринланд хэдэн хүмүүс амьдардаг юм бэ гэх юм бол 50 мянган хүмүүс амьдардаг. Бараг хүн байхгүй гэсэн үг. За тэг хүн байхгүй юм бол сата болно гэсэн юм байхгүй. Дүүрэн мөс тэ эргэн тойр далаа тэ байгаль орчны нөлөө нэг сүртэй байхгүй. Орон нутгийн индиан байхгүй. Америкийн улсын хэмжээний хууль хамаагүй тэ аймаг мужийн хууль хамаагүй сата болох шавар хаах орон нутгийн индиан байхгүй болохоор эндээ чөлөөтэй юм олборлох, хөгжүүлэх боломжтой учраас энийг сонирхож байгаа байхгүй. За тэгээд Гринландыг зүгээр товчхондоо баг зэрэг л хайгуулга тий мөстэй цастай хэсгээр ерөөс хайгуулга хийгээгүй зүгээр тойруулаад нэг хайгуул хийсэн чи тий баг бүх юм байгаа. Тий төмөр, алт, уран, зинк, копер, газрын хавар элемент, газрын хавар элемент. За тэгээд нэмээд тий Дональд Трамп яагаад Зеленский Украинаас энэ газрын хавар элементийг авмаар байгаа юм бэ? Яагаад энэ моднд орж байгаа юм бэ гэх юм бол тий орчин үед эдийн засгаа хөгжүүлмээр байгаа юм бол дээд зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргамаар байгаа юм бол энэ газрын хавар элемент маш чухал. Тэгээ энэ хоёр учраа олоосаа яагаад гэх юм бол хэдийн эдийн засаг сайн явж ивэл манай Монголын эдийн засаг бас сайн.
Хятад сайн явж ивэл манай нүрсийг аавна, манай зэсийг аавна, манай төмрийг аавна гэх мэт юм. Тэгээ энэ хурдхан шиг шийдэхтэйсээ. Гэхдээ миний дотор нэг мэдрэмж юу юм бэ гэх юм бол энэ их хурдан шийдэхдэггүй баха. Заварсан юм. Харамсалтай.